өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүд. Мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. За та нар өнөөдөр нэвтрүүлгээ дуустал нэцгээ мартваа. Өнөөдөр шүдэрхээ. Би нэг сонирхолтой амттай болсон юм чинь. Чи юу? Юу даасан? Харах уу? Харъя л да. За би чамд харуулъя. Тэг 2-ын 3-аа. Цэн. Хүүе. Наад чинь сэлэн байна штэ. Тийм сэлэм. Дахиад нэгэн байгаа. Харах уу? Харъя. Тэг 2-ын 3-аа. Цэн. Бамбаа байна. Шүдэрхээ би яг баатар шиг харагдаж байна уу? Чи яг баатар шиг харагдаж байна. Гэтэ нэстэггүй. Чи дайнд оролцох ч байгаа юм уу? Дайнд уу? Тий. Гүн байна. Гүү юм байна. Йоо, би чамайг дайнд оролцож байгаа юм байх шээ. Их айлаа шүү. Би энтэй байлдах юм тэгээд. Харин чи хинтэй байлдах гад бамбаа сэлэмтэй болцсон юм бэ? Үгүй шүдэрхээ. Нэг юм гоё юм үзсэн. Найзуудаа би бас нэг гоё юм үзсэн. Ингэсэн баггүй. Нэг юм үнэхээр аз жаргалтай, тэр сайхан хот байж. Тэгсэн чинь тийшээ яасан бэ гэхээр улгаачд бас муу хүмүүс дээрэмдэх гээд дайрж орсон байна тэр хот руу. Яана тэгээд нөгөө гоё сайхан хотын чинь юу болсон болоо? Тэгсэн чинь ямар юм тохиолдсон бол? яг тэгэл дайраад орж ирээл амар олон юм булдааж аваад муухай хийсэн дүнд. Тэгсэн чинь гинт нэг баатар гарч ирэл бамбаа сэлэмтэй. Би бамбаа сэлэмтэй гэж шууд ягаал тэр хүн дайснуудаа устгаал яваадсэн. Тэгэл харин дайснууд нь бас дайрангууд бамбаагаар ингээ хамгаалал өөрөө яах чгүй. Тийм үү? Хөөх, тэгвэл чи тэр баатартай адилхан болж байгаа юм уу тий? Гэтэ нэстэггүй. Манай мөнхийн хотхон руу ерөөсөө муу хүмүүс дайрдаггүй штэ. Тий. Тэгэхээр чи харин хинтээ байлдаж наад сэлэн бамбаа хоёроо хэрэглэх гээд байгаа юм бэ? Бис ойлгохгүй л агаад байна. Тийм үү. Шүдэрхээ. Би яагаад барьсан байгаа вэ гэхлээ? Би хэлгээ байлаа. Яагаад вэ? Надаа хилчгээтэй нэстэггүй би засмаад Би чамайг тэгж хэлүүлмээр санагдаад идэм баланда. Тийм үү? Хөөе нэстэггүй. Чамайг хилгээс ч юм уу ш тийм ээ. Би чиний бамбаа сэлэм хоёроор чинь барай жоохон тоглож болох уу? Тэгэх юм бол би энэ тоглоом биш ээ шүдэрхээ. Тоглоом биш юм уу? Энэ тоглоом биш. Энэ яадаг вэ гэхээр би үнэхээр яг тэр хоттой адилхан сайн сайхан зан чанартай үнэхээр өгөөмөр сайн хөлт олмоор байна. Тэгсэн чинь Харин бидний зүрх сэтгэл рүү муу мухай зүйлс үргэлж дайрж яадаг. Бидний муухай зүйлс рүү үргэлж уруу татж яадаг. Ямар нэгэн буруу зүйл хэлэх гэж оролдож яадаг болохоор би тэр зүйлийг дайрж ирэх юм бол энэ бамбаагаар хамгаалаад тэгээд гэж тавьчаад устгахчна. чи өөрлөгөө муу зүйл давтлах юм бол завчих байгаа юм уу тийм ээ? Шүдэрхээ. Хөөе нэстэггүй. Чи ерөөсөө байгаад үсттэй. Гэтэ нэстэггүй. Чам руу дайрж магадгүй. Харин тий над руу дайрж магадгүй. Тэгэд бас би гайхаад байна л да. Энэ бамбаа сэлэм хоёр чинийх. Гэхдээ чамаа барьцсан үед над руу муу зүйлс дайруул яах вэ? Би гид муугаа хэлмээр санагдаад бас муу зүйл уруу татагтаад унвал надад сэлэм бамбаа байхгүй юм чинь би яаж идгээрийг Шүдэрхээ. Минхэг авчих. тэгэхээр чин чамд байхгүй болчих штий. Тэгвэл буцаагаад өгчих. Тэгэхээр чи надад байхгүй болчих штий. Өө. Тэгвэл яах вэ? Хоёулаа бамбаага хуваагаад авчих юм бол
би ингээ хамгаалах гэсэн чинь энэ хэсгээр нь дайрчвал яах вэ? Харин тийм. Оо тэгвэл Тэгээд бас нэстэггүй. Бамбайгуу сэлэмгүй хүүхдүүд зөндөө байгаа штт. Тэр хүүхдүүд яаж өөрсдөө муу зүйлээс хамгаалах юм болж байна? яах вэ? Энэ дэлхий дээр нийт хэдэн хүүхд байгаа лоо? Дэлхий дээр гэх юм бол нь штт тийм ээ. Бараг 2-3 тэрбум хүүхд байгаа хаа. Тийм үү. Хоёулаа бүгдэнд нь бамбаа сэлэм хийж өгье гэвэл хэр утгалаа? За байц. Энэ хоёрыг хийхэд харин хэр удаан хугацаа шаарддаг би мэдэхгүй болохоор их олон жил алах баха. Шүдрхээ тэрбум гэж хайна хэдэн тэгтэй тэрбум юм бэ? Хаана юу? 1 2 6-аас 6-аас их гэсэн үг үү? 6-аас ихээ. Би 6-аас ихийг мэдэхгүй шүү дээ. Тийм үү? Ямар их юм бэ? Харин тийм байгаас тээ. Тэгэхээр чи хоёлаа тэр олон хүүхдүүдэд бамбаа сэлэмийг хийж өгч чадахгүй шүү дээ. Би лав хийж өгч дуусгүйгээр би бүр ингээ ядарчих баха. Шүдрхээ надад гэж байгаа. Би тэгвэл ингэнэ. Хэрэг хэнийг аюул тохиолдох юм бол би очиж аварнаа. Тийм үү? Ямар гоё юм бэ? Тэгвэл нэстэггүй. Надад аюул тохиолдох болгон чи дандаа ярьж аварж байгаараа заяа. Гэхдээ чамд аюул тулгараад бас өөр найзт маань зэрэг аюул тулгаруул яана. Зэрэг аюул тоолгороо болоо. Тэгвэл чи мэдээж надад туслана үсттэй. Хамгийн түрүүнд надад туслана үсттэй. Тэгэнэлтэй нөгөө найзыгаа яах вэ? Харин тийм тий. Нөгөө найзгаа яах вэ? Хойлоо ямар нэгэн өөр арга заавал олох хэрэгтэй юм байна. Тэгэхээр шүдрхийн өмнө дээр үедлээрээ хүмүүс дандаа бамбаа сэлэмтэй байлддаг. Бамбаа сэлэмтэй өөрсдийнхөө хотыг хамгаалдаг байсан чинь бид нар бүгд өөрсдийгөө хамгаалаад сайхан сэтгэлтэй тэгэхээр баатарлаг байж чадсан. Харин одоо гадуур сэлэмгүй хүмүүс яваад идэв. Сэлэм бамбаа байхгүй хүмүүс яваад идэв. Тэгэхээр тэр хүмүүс зөндөө дайруулсан гэсэн үг. Харин яасан гэсэн үг юм бол доо? Уулна шүү тийм ээ. Сайн зан чанартай өв тэгш хүүхэд баймаар байтал бидний эргэн тойронд байгаа хүмүүсээс орчноос маань биднэрт маш олон муу зүйлс дайралтанд ирдэг тийм ээ. Тэр зүйлийг харин Шүдрхээ яах юм бол тоо? манай ангийн отгоо. Манай ангийн отгоо үнэхээр сайн хөвгт. Тийм. Бусдад өгдөг, өгөөмөр хамтдаг, бас найз нартаа тусалдаг. Тэгсэн мөртлөө бамбаа сэлэм ерөөсөй барьж явдаггүй шүү дээ. Тэгэхээр нэстэггүй янд ч юм биш тийм ээ. Нэг учир байна. Тийм ээ тий. Яаж өөрийгөө хамгаалдаг юм болоо? Харин яаж хамгаалдаг юм болоо? Хойлоо хотгоогоос асуух уу? Харин тэгэхээр хоёулаа нэвтрүүлээ оргиж явж болохгүй шүү дээ шүдрхээ. Харин тий. Ямар ч хэснийг арга хоёлаа бодъё идэгхөө. За отгоо ээж авахын үгэнд их сайн ордог. Багшийн үгэнд сайн ордог. Бас найз нарыгаа их хүндэтгэдэг. Отгоо бас их хөвгөлтэй тийм ээ нэстэггүй. Дандаа инээж авдаг. Тэгээд бас бусдыг их инээлгдэг. Тий. Тэгэхээр яг юунд отгоогийн бамбаа сэлэм байна вэ? Миний бодлоор шүү тийм ээ. Отгоо их өөрийгөө хамгаалж чаддаг юм шиг байна. Юугаар вэ гэхээр зоригтой зангаараа тэгээд бас энэ зүйл муу, энэ зүйл сайн гэдэг мэддэг болохоор сайн зүйл рүү илүү их яваад муу зүйлээс нь хоолойж чаддаг болохоор хамгаалж чаддаг юм шиг байна. Зүхтаачд юм байна те. Зүхтаадаг. За, бараг л тийм юм байна да. Муу зүйлээс зүхтаад юм байна. Тэгээ бас тэгдэг баха. Ээж аавынхаа хэлсэн үгийг үнэхээр сайн чэйжилдэг учраас тэр үг нь дайсан хурж ирээд чи хулгай хий гингүүт нь ээж аав хулгай хийж болохгүй гэсэн би ээж аавдаа хайртай гэсэн үгээрээ гэж чавччихдаг баха. Сэлэм байхгүй байгаагийн шалтгаан тэр юм ээ шүү тийм ээ. Тэр үгийг сэлэм болгож ашигладаг юм байна. Тийм юм байна. Одоо хоёлаа яг алж ийн шүү тийм ээ. Өөр яадаг юм болоо нэстэггүй. Бас багшийн хэлсэн үгэнд ороод тэгээд тэрнгээрээ бамбаа идэм тэгээд үргэлж сайн хөвгтүүдтэй найзалдаг. Тэгэхээр тэгвэл ш тийм ээ. Бид хоёр ч гэсэн сайн хөвгтүүдтэй найзлах хэрэгтэй гэсэн үг юм байна тийм ээ.
Тэгэхээр шүдрэхэд заавал би байнга ийм хаа сайгүй ийм бамбаа сэлэм авч явах хэрэггүй юм байна тийм ээ? Тийм юм байна. Надад бамбаа сэлэм байхгүй ч гэсэндээ би өөртөө байгаа зоригтой зангаараа бас өөртөө байгаа итгэлтэй зангаараа муу зүйлсийг би чамайг тоохгүй. Би чамаас хол байна гэд хэлэх юм бол би тэднээс сутаагаад хаалж чадхад сайн хөвгтэй чадах юм шүү дээ тийм ээ? Яг зөв. Яг бороо хийх хүслийн эсрэг яг эсрэг үгийг нь өөдөөс нь хил зогсоод түүнийг ялан дийлж чадах юм бол өөрсдийгөө хамгаалж сайн үг твэрээ үлдэж болох юм байна. Нэрээ нэстэггүй. Хотоо дээр чамд нэг муу зүйл хийсэн дээ. Тэрийгээ чи мартцсан уу? Тийм. Тэрийгээ чи үзэж найзууд хэлчихээч. Тэр чинь шүдэрхээ тэр чинь муу зүйл биш байсан аахгүй юу? Тийм үү? Отгоо миний дэвтрийг авчаад шинэ дэвтэр авчаад зөндөө удаа өгөөгүй л дээ. Гэтэ харин дэвтэр өгсөнд нь баярлаад тэрийг баярсан сэтгэлээ илэрхийлэхэд дан ганц дэвтэр өгөх биш харин илүү том гоё бэлэг хийх гээд тэрийг хийсээр агаад зөндөө өдөр алдсан юм байлээ. Тийм баггүй юу? Шүдэрхээ. Чи сайн аваа бороо зүйл ороод татах чинь. Тэгсэн тийм ээ. Харин нэстэггүй болохоор отгоо найзаагаа сайн зан чанарыг гэлж миний уруу татлагаас өөрийгөө хамгаалж чадлаа. Баярлалаа нэстэггүй. Yes! Найзуудаа та нар өөрийнхөө эргэн тойронд байгаа хэнийг бас найзаагаа ингэж уруу татаж болохгүй шүү. Харин сайн хүүхэд байхад нь тусалж сайн найз нэгаараа Бүгдээрээ зөв хүмүүжлээ ашиглаж ямар нэгэн бороо татлаг муу зүйл ирэх үед ээж аваахаа хэлсэн сургамж, эмээ өвөөгийн багш нарын хэлсэн сургамжийг тэр өмнөө байраад өөрсдийгөө хамгаалаад харин тэр ороо татлагыг устгаарай найснараа. Тэгээ бүгдээрээ хамтдаа баатарлаг үйлс бүтээсэн өв тэгш хүмүүжилтэй сайн хүүхдэд болцгоё. Ингээд өнөөдрийн мөнхийн отгон нэвтрүүлэг өндөрлжээ найзуудаа. Мөрөөдөлтөө нисцгээе. Найзуудаа харанхуйч гэрэл дээрээ Ханы хүүхдүүдээ баяртай.